Амьдралд хуурцаар л явна уу та нар? Хууртан гэж юу гэлдэг вүлээ? Эрвэтла юм шиг. Эрднээс эдлээ. Хог юм шиг. Үзэшгүй муугар хин дотор. Нүних гоцслон байдаг шиг. Та нарын амьдрал гэж бодож байгаа бүхэн огт амьдрал биш шүү дээ. Хууртан гэдэг чинь энэ юм. Харахад өөр. Гэтэл цаана шал өөр. Итгэхийн аргагүй учраас түүнд хүмүүс итгэж чаддаггүй юм. Тэгээд л дэд өргөлж хууртаж амьдардаг. Наана та надтай ярилдаа би бүх юмнаас чинь хоормог байдлыг илрүүлж чадна. Тэгээд реклам шиг гэж үү? Окей. Тэрнээс $7. $7 гэж өгсөг. Төсөөлж байснаас бүр илүү доогуур. 7 амжичныг огтлно гэдэг шиг. 7 амжичныг огтлоход тэр нь бас хуурамч. $7. Таанрын 7 хэмжиж огтлж байгаа нь хуурамч ахгүй юу да? Та нар бүх ил цаг хугацаанд хууртаж ирлээ шүү дээ. Одоо ч гэсэн хууртаал сууж байна. Та нар хөөхөд яаж хуурдгийг мэднэ үстэй. Тэд чингэн дамаагүй. Илүү санаа суусан. Илүү хашир. Илүү юмны цаадгыг харагч нь бусдыг хуурж ирнэ штэ. Бостон гинэн учраас түүнд нь хууртагдана. Та нар хууртаж байгаагаа хэрхэн илрүүлдгийг мэдгүй. Яаж та нар хуурдснаа мэддэг вүлээ? Үннийг нь мэдрэхээрээ л хуурдснаа сайныг анзаардаг тийм үү? Тэгээд ямар мэдрэмж төрдгөө? Улам хаширл болдог үстэй. Хаширлан гэдэг чинь хуурдгаа болохыг хэлж байгаа юм аа да. Гэхдээ л хуурдаж байна. Яг үгүй. Урд нь хуурддгаасаа хаширлаад хуурдгаа олж лээ л да.
Зарим нь бүр нэмэргүй дахин яг нэг юмдаа хуурдна. Тэгээ та нарыг хэн хуураад байгаа юм? Та нарын амьдрал гэж бодож исэн энэ бүх юм чинь уурамч юм бол хэн та нарыг хуураад байгаа юм бэ? Та нар өөрсдийгөө хуураагүй. Өөрсдийгөө хуурдаг хүн гэж хаанч байхгүй. Тэнгэл биш бол өөрийгөө хуураад яваач дээ та нар. Яаж хуурах юм өөрийгөө? Жишээ нь эмэгтэй хүн өөрөө бодохдоо өөрийгөө хуурж байгаа юм уу? Тэд үнний мэддэг түүнийг яаж үүдтэй болгож хүнд айтайхан хавдгаа мэддэг л ахгүй юу да. Тэрнээс өөрийгөө хуураагүй шүү дээ. Яг бодтой мэдэрчгээр түүнийг хүлээн зөвшөөргөөр энэ хуурах гэдэг юм чинь эсэргээрээ та нарын хамгийн сайн өнгөлн далдлалд болж чаддаг. Ямар ч дүрийг бүтээж болно шүү дээ. Тэр бодог шунхаар чинь. Харин эрэгтэй хүн яаж? Эмэгтэй хүн өөрийгөө бодож байгаатай адил. Бусдад өөрийн бодит байдлаа харуулахгүй нуудаг юм бэ. Дүрс гэж. Ямар дүрс гэдэг юм? Мундаг дүрс. Ирж өдөө. Энэ ирээс нь л асууя да. Яаж өөрийгөө хуурдаг юм? Өөрийгөө хуурах жаах вэ? Бусдыг л хуурж байгаа шүү дээ. Өөрийгөө бол нуун далдалж юм. Та нар гамбагийн цаана юу байгааг харж чаддгүй. Тэрийгээ л дээ. Түүний нууж чадамгүй илчлэгдээд идэг юм нь юу вэ? Нуугаад нэмэргүй гэдэг нь. Хүн өөрөө нуухыг хүснэ. Бусд нь нуугаад байгааг нь мэдрээд цаадах үннийг нь олж харна. Энэ хуурдах. Гэтэл ямар нь тэр нуугаад байгааг нь харж чадаад байна. Ямар нь харж чадахгүй хуурдаад байна. Яасан бэ? Мэддэг нь одоо тийм ийм хүний дотор ингэж ийм зан чанар байдаг гэдгийг өмнө нь одоо мэдэрсэн хүн тэрийг л Нөгөө хааш ярьсан нь. Яагаад ч нэмэргүй олоо харж гана. Тэгвэл та нарын гамбагаас олж хараад түүний нуугаад байгаа зүйлийг нь илчилдэг нь тэр хаашир чинь юу вэ? Би бол бүгдийг харж байна. Одоо өөрөө ч мэдэхгүй. Өөрөө ч мэдэхгүй байна. Энийг
нууц гэж байгаа юм штэ. Өөрөөр хэлбэл та нарын сүнс та нараас нууцсан байна. Өөрийгөө. Тэгээд нууц нааж мэдгүй байж үл яах вэ та нар? Яг энэ гамба би юугаа нугаад байгаагаа мэдгүй байна гэж байгаа шиг. Сүнс маань биднийг үргэлж хуурдаг байх нэ дээ. Хуураад байгаагаа чи мэдгээ болоод нуугдс нааж мартаад юунаас нааж санахлаа явчихдаг. Яг яагаад ингэв? Юуны тулд нууснаа хурдл мартчих ба. Одоогийн төрөл авалт ч юм энэ удаагийн төрөл авалтын яг энэ өөрийгөө олж нээхгүй хуурамч амьдралд амьдраад байгаа. Өөрөөр хэлбэл энэ амьдрал гэдэг юмд чинь юу ч мэдэхгүй яг амьдарч байгаа юм шиг анхны мэдрэмжүүдийг авахын тулд ингээд сүнсний хувьд анхны гэдэг тэр мэдрэмж чинь түүний зүгээр нууснаа илрүүлж байгаа л мэдрэмж байхгүй юу та. Энэ амьдралд чинь юм их сонирхолтой ойлгож амьдрах хэрэгтэй шүү дээ сүнснүүдэд. Та нар сонирхол татаж дурыг чинь хөдлөгдөг зүйл дээр аазгаа чинь хөдлөөж амьд тавгашгадаг үстэй. Хорхоо чинь гоцгонооч. Түүнийг л учрыг олохгүй бол амар тайван байж чаддаггүй үстэй. Яг ийм мэдрэмжээр биднийг үргэлж хангахын тулд тэд өөрсдийгөө нуудгийн. Тэр анхны мэдрэмжүүдийг авч явах дээр явцаад өөрөө цаанаас илчлэгдэж байдаг юм даа. Анхны хайр, анхны хөөхөд, анх хүлд орж байгаа мэдрэмж, анх удаагийн үхэл хагцал бүгд л анх байгаа үстэй. Хүний нэг төрөл авалтын чинь амьдрал гэтэл дээр нь дотор нь бүгд л байж байгаа штэ. Иргэн санах гэдэг чинь юу гэсэн үг юм? Тэр анхдагч мэдрэмжүүд аяндаа алсарч бүх юм хуучин мэд хүртэгдгийг иргэн санал гэж байгаа штэ. Сүнс өөрийгөө илчилгээд бэлэн болсон цагт бидний анхны гэдэг ойлголт болд юм да. Тэгэхээр сүнс зэрэг хүртэл бүх юм анхных байх нэ дээ. Сэрчгэрээ харин дээр анхных байхаа болоод иргэн саналд болчдөг юм. Гэтэл иргэн сансараад эцсийн мөчөд ямар ч нууцгүйгээр өөрийгөө олохыг Таанрын тэр яриад байгаа цэвэр төлөв бүтээгч энэ төр гэж байгаа юм штэ.
За юугаан хуцах гээд олон юм инуушаад иглөө. Таамаг байна уу? Яагаад та нартай заавал ингэж ярих хэрэг болдгийг мэдгүй. Зүгээр л сайхан шүлэг уншиж байгаа юм шиг тэг ингэдэг хийчихэд болохгүй юм байхгүй л дээ. Ингэж ярих эрчимд та нарын иргэн санал сайжирдгийг мэдгүй. Санах гэж ядна гэдэг чинь санах ойчин сэргэж байгааг хэлж байгаа юм. Асуултын хариултыг асуухад хариулт олох гэж хичээх нь сүнсээ ухаж байгаа юм. Яванда та нар сэргчээр би ингийн болж гон. Сэргэх хүртэл нь сэргээ шинэл арга ашиглахаас өөр арга алга. Тэр цэвэр төлөвөн санахад цэвэр мэдрэмжээ энэ биендээ бүрэн оруулж ирэхэд сая бүх юм хуурамч санагдт юм да. Өнөөдөр энэ охин хуурдагцнаа мэдээд ойлгож хэцүү байх ч хэцүү боллоо. Байж чадлаа. Яагаад жинхэнэ тэр дотор ноших цэвэр мэдрэмж энэ биеийн хуурамч мэдрэмжүүдийг заддатлаа. Тэр нэгэндээ хуурдагцнаа ойлгосон л бол одоо хашир олжчихсан юм чинь. Өөрийн ирэхгүй бусдыг шууд л мэдэх нэ. Бусдын сүнсийг хүртэл. Хашир хөнгөж хаширсан хүнийг хэлэн гэдэг нь энэ юм байна. Цэвэр мэдрэмж чинь биеийг бүрхэхэд эсэн дотроос чинь задтай утгаад нууж дардлагдсан дээрх эрчим энерги ховхроход өөрийн ирэхгүй би чинь өвдөж яс чинь янгинж байцоохын аргагүй болж байдаг юм чинь дотроос тэлж байна шүү дээ. Нэгэнд байсан мэдрэмжийг халж цаашин цэвэр мэдрэмж нэвт гаргахад ястал хоожим болгон ховхорч шинэ болгон түгнгээ чинэл болох юм. Тэгээд ийм цэвэрчгсэн юм бол яаж хүний хоонмог байдлыг илчлэх юм бэ? Тэр хуураад байгаа мэдрэмжүүд нь өөрт нь байхгүй болчлоо штэ. Яаж илэрхийлэх вэ? Яаж мэдрэх юм? Өөрт нь байгаа мэдрэмж бусдаас орж иж мэдрэгдэг гэж та нар ярьдаг үстэй. За над нэг сайхан сүнсээр нэг хайрыг нь олоодох тоо. Цэвэр мэдрэмжийн нөгөөнийхэн цэвэр мэдрэмжийг илэрхээр нөгөөгөө давхар мэдэрдэг. Цэврээрээ цэврийг нь мэдэрч цэврийг гаргахад цаад болж байгаа бүхнийг таньчихсан учраас хилээд л өгдөг хэрэг мэдрэх биш. Одоо юм байхгүй юу та? Хуурдагдаад байсан бүх мэдрэмж ховхороход тэр яаж надад мэдэрч байсныг ухаарсан үед ховхорж байгаа юм штэ.
тэр их мэдрэмжийг ухаарад таньчихсан учраас тэр сүнснийг цэврээр нь гаргахад саадуулж байгаа. Тэр зүйлсийг нь мэдрэхгүйгээр мэдээд байгаа хэрэг байхгүй юу да? Мэдрэхгүй мэдрэхийг ухамсар гэдэг штэ. Мэдрэхгүй мэдхийг ухамсар гин. Мэдрэмж нь ойлгож ойлгогдсон учраас мэдээд байгаа юм. Мэдрэх шаардлагагүйгээр шууд л хэлнэ. Ингээд яах нь бусдын хэрхэн хурдагдаад байгааг нь мэдхээр түүнийг нь харахаар тэднийг тэр хурдагдлаас нь гарахын тулд хэрхэн түүнээс нь ангижруулах арга мэдэх учраас тэднийг чөлөөлж өгнөд. Гэтэл энэ бүгдийг ойлгохын тулд асар их замнал туулсан шүү дээ. Тэр их тууллын үр дүнд ийм цэвэрсэн сүнснүүд өөрийн нэргүй энэ дэлхийг чинь хуурмаг дотроос нь удирдах эхэлдэг юм. Хуурмгаар нь хуурмаг байдлыг нь илчлэхийн тулд хуурмаг дөрүүдэд нь тоглолт хийн. Хуурмгийн мэдээд байгаа учраас хуурч чадна. Гэхдээ хуурахтаа хуурмгаас нь салахын тулд хуурна. Тэгнэ үстэй. Үүнийг хаанчлал гинэ. Үүнийг бүхнийг хэрэгшээгч гэж хэлнэ. Бүгдийн юугаар нэрхшээхээ бүгдийг мэдж байгаа учраас бүгдийг нэрхшээж байгаад энэ биеийг цэвэрлж гэж байгаа юм. Тэгвэл одоо тэд юу хийх гээд байгаа юм? Яг энийг цэвэр төлөө амьдралд яаж энэ хуурамч тусгалуудад хувирч энэ гэрлийн дээд эрчмүүд яаж бүтээл болон хуурдгийг тэд мэдэх юм л да. Жишээ нь хүнийг хэрхэн хуурмаг дүрээр ямар ухамсарт багтааж энэ гэдэг амьдралыг олгож хэрхэн түүнд нь нэвч шавдах хамааралтай амьдруулах уу гэдгийг мэднэ. Энэ чинь өөр амьдралыг бүтээгээд байгаа хэрэг биш үү? Амьдралыг ямар тохиолдолд яаж амьдрал шиг болох вэ гэдгээ мэдэж байгаа юм. Тийм учраас энэ төлийг ойлгосон цагт тэр яриад байгаа дээд бүтээгч бүтээгдэхүүн хоёр хоорондоо мөнхийн уялдаж байхыг хэлээд байгаа юм. Бүтээгч нь бүтээгдэхүүнжүүлж нэг хувираад бүтээгдэхүүн нь бүтээгч болж хувирна. Яагаад гэвэл хэрхэн бүтээлийг урах бүтээх тэр ор ухааныг мэдээд байна шүү дээ. Тийм учраас ийм төлөвт хүрсэн цагт энэ амьдрал чинь зүгээр л тоглоом болж хувирна. Тийм учраас хаа явсан газартаа тэд маш идэхгүй байдаг. Тэд босдод нөлөөлөгчгүй, нөлөөлөхийг хүсэжгүй. Тэд зүгээр л зориггүй оршиж байдаг юм.
зориг тавих шаардлагагүй болчихсон учраас яагаад гэвэл тэд бүгдийг мэдээд шүү дээ. Юу зориг юм? Сэтэд. Тийм учраас тэд бүх зүйлийг хошин байдлаар илэрхийлж ёстой бусдыг шоолж инээж явахдаа хуурамч байдлыг гавхуулж ирдэг юм да. Маш хөнгөн амьдран, маш хөнгөн. Тэр юунд ч авдахгүй учраас бүх хүнд тэр хүнийг хараад юунд ч авдах шаардлагагүй ойлгодог хэрэг. Юунд ч авдахгүй байна гэдэг нь юунд ч хуурдахгүй байхыг хэлж байгаа юм шүү дээ. Энэ нь өөрөө тэр сонсны чинь цэвэр толгон дээр. Тэгэхээр сонсны цэвэр толгой олон янзаар илэрхийлэгдэж байна. Одоо бүгдийг нэг бацаад түүнийд нэг харъя л да. Тэгвэл сонсны цэвэр толгой гэж юу юм бэ? Дайчин бахан сэтийг л заалгаад яриад байгаа шүү дээ. Нэг сайхан хэлээч дээ. Дэлчин байна, бүтээгчин ч юм байна. Нэг одоо мэддэгч хэрнээсээ нэг одоо мэдгүй байх хүмүүсийн дунд орж жүжигээр тань жүжигтэй тоглоно гэдэг шиг. Дөхөж л байна. Бүүн гоё хэлээд өгдөө. Үнэндээ тэр чинь бүхнийг мэдээд байгаа мөртлөөсөө мэдэхгүй царайтай. Тааны донд жүжиж явд юм штэ. Бүхнийг мэдэх нь уйдгартай учраас сонирхолтой байхын тулд энийг амьдрал гэдэг юмднаас амьдарч мэдэрмээр л штэ. Гэхдээ бүх зүйл утгагүй тэгэл доод эдэнд. Утга учраа оруулах гэж жоохон хичээхэд л утга алдчихдаг юм. Ухвал гэдэг тэдний өөж биш. Айдас биш. Тэд чинь нэг дураан дөргөж дунд ч өөрөж ирэх гэж. Тэр нь ч утгагүй. Эсэж ирэх байгаа л. Гүн утга учраа алдагдах өвчин мэт. Гэхдээ бүгдийг мэдгэж дуртай. Тааны дотор холилдон амьдардаг юм да. Тэгэл нэг амьдралын утга учраа алдагдахад нэг илэрч надраас ч мэдрэгдчихэд нэг хэсэг хуурмаг байдлаар та нарт идэх өгөөд тэрэн дээр имшиж ирж имжиж явж байхад нь дахин 1 метр болж уналтанд оргоод өөд ороогүй та нараар
тоглож байна шүү дээ. Тэр өөрөө ийм оршихгүй юм шиг, оршоод байгаа юм шиг төлөөжрээс. Даана ч үнэндээ бөгөөд тэр шүү дээ. Ихтэй яг одоохондоо нэг мэдрэж явахдагтай л байгаа царай нэг ахгүй юу да. Эцэст нь бүх юм хуурмаг гэдгийг ойлгочхоор бүх юм утгагүй болчихсон шүү дээ. Ястадаана нэг том болоод нэг тоглоомороо байнга тоглохоор уйдаад байдаг шиг. Тэгвэл тэрийг утга учраалдал та. Яаж энэ дээр урам зоригтой амьдрах нөхцөл болох юм бэ? Юун дээр торох юм бэ? Тэд яах гэж энэ дэлхий дээр байгаа юм бэ? Хондөрлөгний дотор инсэд ирчим эзэмшигч цөөн тоотой штэ. Тэр бомоор яригдах тэр тоон дотроо цөөн баггүй юу? Бүгд ийм болж хол тэд чинь энэ амьдрал тогтохгүй шүү дээ. Санаархалгүй шүү дээ. Тэгвэл энэ дэлхий дээр эдгээр оршихуйг тээгч нар яах гэж ирдэг байх нь вэ? Шинэ мэдрэмж хийж байна. Бүтээгчийн өмнөөс бүтээлд нь оршиж бүтээгчтэй холбогдож мэдрэмжийн зөөж бүтээгчийн хүслийг бие махбод өөрөө дамжуулан гаргаж энэ дэлхий гэдэг амьдрал дотор чинь бүтээгчийн ухамсар мэдрэмжийг өөрсдөө дамнуулан дамжуулагч нар байхгүй юу да? Бүтээгч нар өөрөө заларч ирсэн хүмүүс та нарын хэлээд яриад байгаа энэ сэдвийг хүртдэг юм да. Тийм учраас та нарыг зорин эргэсэд энэ сэдвийг ойлгоно. Нийт мас хизээж ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр та нар бууж ирсэн бурхад гээд өөрсдийгөө бодож байгаа. Тэдний зүгээр энэ амьдралд олж байгаа дөрүүд нь юм аа да. Тэгэхээр та нарын дотор тэрийг хүч чадлыг үүсгэж түүний агуй хүсэл бий. Түүний дагуу та нар яг одоо энд сууцгааж байна. Тэгэхээр та нарын агуу ормог байдал арилгаад та нарын дотроос ганц л зүйл урам зориг өгнө. Тэн дээр дээд хүсэл бурхны бүтээгчийн энэ дэлхий дээр хамаг хүч чадлыг чинь энэ хүслээр нь та нараар дамжуулан гаргана. Тийм учраас амьдрах хэрэгтэй байдаг юм штэ. Тэгэхээр урам зориг хаанаас авах нь? Биелэж байгаа хүсэл биелүүлэх гэж өрнүүлж байгаа үйл явдлаас л авна. Одоо сая ган баярлаа шүү дээ. Урд нь
Хөдөө явах гээд байж чадчихлаа. Одоо тийм биш байна. Миний нэг хэсэг хоолмогд орчин найрлж дээ. Одоо гожиргүй болж дээ. Гэтэл одоо юу хүсэж суугаалээ. Тэр дээд бурхны хүсэл чинь шүү. Тэрний чинь хүсэл дотроос чинь цуураадаж. Эцсийн эцэст энд ганжаад мэт суулгаж байна. Ийм хүчийг агуулгасаад хиний ч ийдгүй гэж бүтээхгүй бүтээдэг юм итгэж чадвал. Хосол та нар өгөхгүй мөнх байж чадна. Энэ амьдралынхаа туршиж үдээ. Та нар өгөхгүй хүмүүсийн тухай сонсноо. Байж л байдаг шүү дээ. Айдскүйгээр өгөхгүй гэдэгтээ итгэж мөнхийн усыг уусан мэд гомбат итгэж чадвал өгөхгүй. Итгэл бол та нарын дотоод хүслийн хүч шүү дээ. Та нар дотор хүсэлтэй гүн итгэж чадвал тэр шууд бий чинь биелэн энэ чидэн юм. Тэгвэл та нар өгөхгүй хүмүүсийг идэвхтэй хэлнэ үстэй. Ийм л очиртай юм да. Та нар бүхний иргэшээгч эцэд. Тэр эзэн Тэнгэрийн улаачд. Энэ биеийн дотор чинь орших тэр агуу нууцод та нарын дотроос илчлэгдэхэд байж чадна. Хүлээж авч үндэтгэн л энэ бүх хүчин гарах их үс орчин болно. Ингэж л их үс өрийн эцэд болд юм да. Нэг яаж чадахгүй мэдгүй зүйл алга. Их шийхгүй юм чалга. Энэ бие чинь бүхний эзэн гэлээ. Энэ сэтгэл оюун чинь түүнийг та нарт мэдрүүлэн гэлээ. Хүч чадал чинь хүслээр чинь хэмжигдэн гэлээ. Хүсэл бүхэн чинь бичиж итгэл болон юулэгдэн гэлээ. Тиймийн учир та нар одоо агуу гэдэгтээ итгэцгээ. Агуу чинь үнэн шүү дээ. Авгаа чинь тодорхой шүү дээ. Айдасгүй чинь илчлэгдлээ шүү дээ. Амьдрал чинь мөнх гэдгийг ухлаа шүү дээ. Бүгдийг нь хэлүүлээ дуусах штэ. Бүгдийг нь өртөн багтаагаал авчих. Багтаахын хязгаар чинь дуусахгүй тэлэшгүй. Тэнд баригдашгүй. Мэдэрхийн энэ их мэдрэмж чинь бөгөөд мэдхийн дан болон шүглэн данарт. Бүгдийг мэддэг дангоосон залгах үедээ. Бүтэн биенээсэн уйдах үедээ. Амжиж хүн шиг амьдрахыг хүсэх үедээ.
алдаа гаргаж түүндээ бүдэрхийг жаргал гэж тооцох үү дээ. Зүгээр бүгдийг хүлээн зөвшөөр тэгж болно шүү дээ. Борхот гэхээр л бомбын нэр шиг заларч байх ёстой юм уу? Үгүй шүү дээ. Тэд юу хүснээ хийдэг. Ингэхдээ тэдний сайн байх уу байх уу гэдэг нь түүний тур шүү дээ. Хөөсөл тэр мууж байж болно. Яагаад гэвэл дотоороос нь хүсэл гарч ирлээ шүү дээ. Жишээ нь дэлхийг аврахын тулд цөөн хэдийн аварч үлдсэний живүүлдэг үстэй. Галав юулдаг үстэй. Гаднаас нь сүнөдөг үстэй. Энэ чинь хэний хүсэл юм? Бүтээгч ил хүсэл шүү дээ. Эндийгээр дотроос туураг тэр хүслийг агуу хүчтэйгээр нь хүлээж авахын тулд хүлээн зөвшөөрч нь тулсан байх ёстой шүү дээ. Наан л үгүйсгэл орж ирээд байвал хууртаад байна л гэсэн үг. Одоо ойлгоо. За тэгээд одоо өөртөндөө л итгэдэг. Өөр юу өгөх вэ? Яагаад үүнийг хэлв? Иршлэгдсэн учраас. За боллоо.